Бүгдээрээ сайн байцгаана уу? Номоо хэлэл сувгата тавтай морилно. Өнөөдөр Сайто эмчийн бичсэн кето хоолны дэглэмийн талаарх номыг тайлбарлах гэж байна. Кето хоолны дэглэмийг товчхон тайлбарлавал биеийн эрч хүчний их үүсвэрийг нүрс уснаас өөх тос руу шилжүүлж биеийн өөхийг үр дүнтэй шатаах хоолтын арга юм. Энэ номонд энэхүү аргачлалын талаар дэлгэрэнгүй тайлбарлсан байдаг. Иймээс биеийн өөхөө хаяхыг хүсэж буй хүмүүст энэ дэглэмийг санал болгож байна. За ном маань дараах сэдвээр өрнөнө. 1-р кето хоолны дэглэм гэж юу вэ? 2-р кето хоолны дэглэмийн дүрмүүд. 3-р нь кето хоолны дэглэмийг хэрэгжүүлэх арга юм. За тэгвэл эхний сэдвтээ орцгоё. Кето хоолны дэглэм гэж юу вэ? Кето хоолны дэглэм нь дотроо бага зэрэг ялгаатай байдаг ч энэ номонд дурдж байгаа дэглэм бол нүрс усны хэрэглээг хязгаарлаж уургийг хангалттай хэмжээнд авах хооллолт юм. Өөрөөр хэлбэл нүрс усыг хязгаарлаж мах, ногоо идэх замаар биеийн өөхийг шатаах боломжтой дэглэм гэж хэлж болно. Энэ номд зөвхөн нүрс усыг хязгаарлах нь буруу бөгөөд нүрс усыг багасгахын зэрэгцээ уураг болон шимт хичээлийг хангалттай авах нь зөвхөн кето хооллолт гэж дурдсан байна. Зарим хүний хувьд маханд өөх тос их байдаг болохоор мах идээд үнэхээр турах боломжтой юу гэдэгт хэрэгэлзэж магадгүй. Юуны өмнө яагаад энэ хоолтоор турж болдог вэ гэдгийг авч үзье. Бидний биеийн эрч хүчний их үүсвэрийг нүрс уснаас өөх тос руу шилжүүлэх боломжтой болгодог учраас турж чаддаг байх нь. Тодорхойлбол бидний бие ердийн үед нүрс ус, өөх тос, уурга гурвын аль алиныг нь эрч хүчний их үүсвэрээ болгон ашигладаг. Эдгээрийн хэрэглээ нь тодорхой дараалттай байдаг. Жишээ нь хөдөлгөөн хийх, дотоод эрхтнүүдийн үйл ажиллагаа зэргийг хангахад эдгээр их үүсвэрүүдийг ашигладаг. Ийм нөхцөлд кето хоолны дэглэмийг хэрэгжүүлж нүрс усны хэрэглээг бууруулах үед бие нь нүрс усыг энерги болгож ашиглаж чадахгүй учраас өөхнөөс гарч буй тосны хүчлүүдийг энерги болгон ашиглах тогтолцоонд шилждэг. Үүний үр дүнд бидний хаяхыг хүсэж буй биеийн өөхийг задалж энерги болгон ашигласнаар үр дүнтэй турах боломжтой болдог байна. Бага зэрэг дэлгэрүүлэн тайлбарлавал биеийн өөх задарч өөх тосны хүчил ба глицерол гэх хоёр бодис хуваагддаг. Өөх тосны хүчил нь 70% хэмжээгээр булчинд хүрч булчинд энерги болгон ашиглагддаг. Үлдсэн 30% нь илэг рүү очиж илгэнд хэрэглэгдэх эсвэл кетон бий болгон хувирж булчин, зүрх, бөөр, тархины мэдрэлийн эсүүдэд энерги болгон ашиглагддаг байна. Энэ процессор биеийн өөхийг энерги болгон ашиглаж турах боломжтой болдог юм. Энэ процессыг кетон бодисын зам буюу кетоген зам гэж нэрлэдэг байна. Иймээс нүрс усыг хязгаарласнаар өөх тосноос эрч хүч авах горимлоо шилжих боломжтой болдог байх нэ. Энэ номын аргачлалт нүрс усны хэрэглээг хязгаарлахаас гадна уургийг хангалттай хэмжээнд авахыг зөвлөсөн ба ингэснээр зөвхөн нүрс ус хязгаарласнаас үүдэх олон асуудлаас сэргийлэх боломжтой гэж бичсэн байна. Тухайлбал биеийн хөрөлтийг зогсоож чадна. Учир нь уураг авснаар биеийн температур нэмэгддэг. Хоол идсний дараа таны бие дулаахан болдог үе бас байдаг байх. Энэ үзэгдлийг DIT буюу хоолны дараах дулаан үүсэлт гэж нэрлэдэг. Энэ нь хоол идсний дараа хоолыг боловсруулах, шимэгдүүлэхийн тулд бензин солилцоо нэмэгдэж, биеийн температур нэмэгддэг ийм үзэгдэл юм. Мөн энэ үед илчлэгч шатдаг. Уураг нь нүрс устай харьцуулахад DIT өндөртэй байдаг. Уураг хэрэглэсэн илчилгээний 30%-ыг DIT байдлаар зарцуулж биеийн температурыг нэмэгдүүлэх бол нүрс усны хувьд энэ хэмжээ ердөө 6% байдаг. Иймээс уураг хэрэглэснээр илүү их дулаан үүсэж хөрөлтөө сэргийлж чаддаг байх нь. Мөн альбумин гих уураг хангалттай байвал нүрс уснаас үүдэлтэй хаван үүсгээс сэргийлэх боломжтой байдаг байна. Хавантай болох нь гадаад төрхөнд ч сөргөөр нөлөөлдөг учраас аль болох зайлс хиймээр зүйл юм. Уургийг хангалттай авах нь ийм нэг шалтгааныг арилгаж чаддаг. Яагаад гэвэл бидний цусанд агуулгаддаг альбумин гих уураг нь цусандах уургийн 60%-аас дээшийг эзэлдэг бөгөөд олон төрлийн бодисыг зөвөрлөдөг. Тодорхой концентрацийг цусанд байнга хадгалдаг. Гэтэл уургийг анхаарахгүйгээр зөвхөн нүрс усыг хязгаарлавал альбумин дутагдаж цусны альбумин багасдаг. Үүний улмаас цусны шингэн судасны гадна тал руу аллагдаж, эс хоорондын шингэн нэмэгдэн хаван үүсгэд хүрдэг байна. Иймд нүрс усны хязгаарлалтаас гадна уургийг хангалттай хэмжээнд авч чадвал хаван үүсгээс сэргийлж чадна. Тэгэхээр нүрс усыг хязгаарлах үед ч гэсэн уургийг хангалттай авах нь маш чухал зүйл байх нэ. За тэгвэл 2 дахь сэдвтээ орцгоё. Кето хоолны дэглэмийн дүрмүүд гэж юу вэ? За энд нийт 4 дүрмийн талаар тайлбарлах болно. 1-р нүрс усыг хязгаарлах юм.
Ерөнхийдөө кето дэглэмд өдөрт авах нүрс усны хэмжээ 60 г байдаг байна. Хэрвээ өдөрт 3 хоолдог бол нэг хоолонд нүрс усны хэмжээ 20 г-аас бага байх ёстой гэсэн үг. Гэхдээ номын зохиогч Сайто багшийн хяналтанд байдаг Японы функционал хоолны дэглэмийн хоолны дүрм ёсоор 100 г-д 10 г-аас бага нүрс ус агуулсан хүнс бүтээгдэхүүнийг бага нүрс устай хүнс гэж үзэж нэг хоолны нүрс усны хэмжээнд тооцохгүй байж болдог байна. Үүнд нүрс ус багтай талах бас ордог. Энэ нь бусад нүрс ус хязгаарлах хоолны дэглэм эсвэл кето хоолны дэглэмийн дүрмүүдээс ихээхэн ялгаатай байж болох юм. Хоолны жишээгээр бодвол хоолондоо 20 г нүрс усыг гол хоолоор авахыг хүсвэл цагаан будаа ойролцоогоор 50 г, талах ойролцоогоор 45 г, шпагет гомон ойролцоогоор 75 г байна. Нэг аяга будаа 150 г байдаг. Нэг зүсэм талах 60 г, нэг хоолны шпагетти 240 г байдаг байна. Тиймээс энэ номонд хэрв нүрс ус заавал идэхийг хүсвэл бага нүрс устай будаа, нүрс усгүй гомон олон үрийн талах зэргийг идэхийг санал болгож байна. За хоёр дахь дүрэн бол уургийг хангалттай хэмжээгээр авах юм. Өдөрт биеийн жингийн 1 кг тутамд 1.2-оос 1.6 г, ихтэй 2 г-аас хэтрүүлэхгүй уурга авах хэрэгтэй байдаг. Энэ нь булчингийн массыг хадгалахын тулд юм. Нүрс ус хязгаарлах үед бие махбод булчингийн уургийг задалж амин хүчлүүдийг гаргаж глюкоз үүсэх глюконогиз үйл явц эхэлж булчин буурдаг. Үүний үр дүнд өдөрт шатаах калори буурч дахин жин нэмэгдэх шалтгаан болдог байна. Тиймээс амин хүчлүүдийн их үүсвэр болох уургийг хангалттай хэмжээгээр авах шаардлагатай. Гэхдээ уургийг хэтрүүлэн хэрэглэх нь бөөр илгэнд ачаалал өгдөг тул хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Жишээлбэл 55 кг жинтэй хүн бол өдөрт 66-аас 88 г уурга авах шаардлагатай. Тэгвэл ямар хүнснээс хэр хэмжээний уурга авч чадах вэ? Мах 100 г-д ойролцоогоор 20 г уурга байдаг байна. Загас 100 г-д ойролцоогоор 20 г бас байдаг. Нэг ширхэг өндөгт 6 г орчим уурга байдаг. Дөв пүнт 20 г орчим уурга байдаг бол шар будаанд 100 г тутамд 10 г уурга байдаг байна. Мөн шар бурцагны сүв 100 мл-т 7 г уурга агуулгаддаг тул эдгээр хүнснээс шаардлагатай хэмжээгээр авч болно. За тэгвэл 3 дахь дүрм юу вэ? Энэ нь эслэг болон эрдэс бодисыг их хэмжээгээр авах юм. Өдөрт 20 г-аас дээш эслэг авах хэрэгтэй. Навчит ногооны 3-аас 5% нь эслэг байдаг тул түүхийн навчит ногоогоор тооцвол өдөрт 400-аас 670 г 2 гар дүүрэн ногоог салаат байдлаар идэхэд ойролцоогоор 20 г эслэг авах боломжтой. Ялангуяа нүрс ус хязгаарлах үед үр тариа багасаж, үр тарианд агуулгаддаг магний дутагдсанаар уур уцаар нэмэгдэх, зових татах, хөл татах зэрэг шинж тэмдэг илэрдэг тул мах, загас, дөв бүз зэрэг уургийн их үүсвэрээс гадна ногоо шар бурцгийг их хэмжээгээр хэрэглэхийг зөвлөж байна. За дөрөв дэх дүрэн бол омега 3 тосны хүчилийг өдөрт 1 цайны халбагаас дээш хэмжээгээр авах юм. Энэ нь зайлшгүй шаардлагатай тосны хүчлийг авахын тулд юм а. Бие махбод өөрөө нийлэгжүүлж чаддаггүй хүнснээс авах шаардлагатай тосыг зайлшгүй шаардлагатай тосны хүчил гэж нэрлэдэг бөгөөд үүнд омега 3 болон омега 6 тосны хүчил ордог. Омега 6 тосны хүчил нь кето хоолны дэглэмээр байгалийн жамаар хангалттай хэмжээгээр авагддаг боловч омега 3 тосны хүчил авахд хэцүү байдаг тул кето хоолны дэглэмд зориудаар хангалттай хэмжээгээр авах шаардлагатай байдаг байна. Ялангуяа омега 3 тосны хүчил нь тослог загсанд агуулгаддаг боловч майлангийн тос, перилла тос, сачаинчи тос зэрэгт мөн агуулгаддаг тул эдгээрээс өдөрт 1 цайны халбаг орчим хэмжээгээр авахыг зөвлөж байна. Гэхдээ омега 3 тосны хүчил нь дулаанд мэдрэмтгий байдаг бөгөөд амархан эсэлддэг тул хоол хийхдээ бус салаатны амтлагч болгон хэрэглэх эсвэл хүйтэн шүлэнд холж хэрэглэх зэргээр ашиглах хэрэгтэй. За тэгвэл 3 дахь сэдвтэ орцгоё. Кето хоолны дэглэмийг хэрэгжүүлэх арга. Эндээс эхлэн кето хоолны дэглэмийн анхаарах зүйлс болон хоолтын тодорхой хэмжээг танилцуулах болно. Юуны өмнө анхаарах зүйл гэвэл одоогоор ямар нэг өвчтөй байгаа хүмүүс энэ дэглэмийг хэрэгжүүлэхдээ заавал эмчтэйгээ зөвлөлтөн хэрэгжүүлэх хэрэгтэй.
Энэ номонд кето хоолны дэглэм нь үндсэндээ эрүүл хүмүүст зориулсан турах аргачлал гэж үздэг бөгөөд ямар нэгэн архаг өвчин, биеийн зовиртой хүн, эрүүл мэндийн үзэлгээр дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэсэн заалттай хүмүүс болгоомжтой хандах хэрэгтэй гэж зөвлөсөн байдаг. Мөн жирэмсэн хүмүүс болон өсвөр насны хүүхдүүдэд тохиромжгүй гэж үздэг. Жишээлбэл чихрийн шижинтэй гэж онцлогдсон эмчилгээ хийлгэж байгаа хүн, бөөрийн үйл ажиллагаа султай, эсвэл элегний үйл ажиллагаа султай хүн, шээсний хүчил өндөртэй хүн, ялангуяа чихрийн шижинтэй хүн бол заавал эмчтэй зөвлөлтөд хэрэгжүүлээрэй. За тэгвэл хэр удаан хугацаанд кето дэглэм барьж болох вэ? Анх удаа эхлүүлэх гэж байгаа бол 2-7 хоногийг чиг баримжаа болгох хэрэгтэй гэж зөвлөж байна. Хэрэв энэ хугацаанд ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэг илэрвэл кето хоолны дэглэмийн талаар мэдлэгтэй эмч мэрэгчлэнээс зөвлөгөө авч цаашид үргэлжлүүлэхийг хүсвэл цусны шинжилгээ өгөх зэрэг арга хэмжээ авч биеийн байдал болон эрүүл мэндийн төлөвийг шалгаж явах хэрэгтэй ба хамгийн ихдээ 1 сарын дотор зогсоохыг зөвлөж байна. За тэгвэл үргэлжлүүлээд хоолны жишээг танилцуулъя. Өглөөний хоолонд олон төрлийн орцтой мисо шүл, буцлагсан бууцай, дөв бүх гэх мэт хүнс хэрэглэж болно. Харин өдийн хоолонд дахианы махтай салаад хэрэглэж болно. Уураг болон ногоог сайн авах хэрэгтэй. Мөн хоолны завсралгаар коксийн тостой кофе, шарж боловсруулаагүй хушиг эдхийг зөвлөж байна. Оройн хоолонд авокадотой салаад болон мөөхтэй шар бурцгны сүгээр хийсэн шүл, үхрийн стейк зэргийг идэж болно. Энэ мэтээр нүүрс ус хасагддаг тул голдуу хачир төвтэй хооллолт болох болов. Мөн нэмэлт мэдээлэл болгонд дуртахад хүмүүс өөх тосны хэрэглээ тутамг байвал өөх тос голчилсан энергийн систем рүү шилжихэд хүндрэлтэй байдаг гэж үздэг тул MCT тос, коксин тос, оливын тос гэх мэт өөх тосыг ухаалгаар хэрэглэж байх нь зүйтэй болов. Ийхүү кето хоолны дэглэмээр үр дүнтэйгээр турах боломжтой тул заавал туршаад үзээрэй. За энэ хүртэл бичлэгийг маань үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгвэл дараагийнхаа бичлэгээр уулзалтлаа. Түр баяртай.